За өглөөний мэнд итгэлийн эзний хүрэлцэх өнөөдрийн ишлэл дуулал 23 дугаар бүлгийн 1-р ишлэл. За эндээс би дуудаад өгье. Эва намайг харж хамгаалдаг хүн чимийн тул юугаарч би үл тутнаа гэсэн юм ишлэл байна. Дуулал 23 дугаар ишлэл нь мэдээж итгэж хүн бүрийн хувьд нэлээд мэддэг алдартай тийм ишлэлтэй. Харин энэ ишлэл дээр гарч байгаа нэг үг байгаа. Тэр нь хончин гэдэг юм үг. Хончмын тул гэж өөртөө хамаатуулж ингэж хэлсэнтэй. Өөр Библийн орчуулгад ирэхвэл миний хончин гэж те. Өөртөө хамаатуулж үргэлж хончин гэдэг үгийг ерөнхийд нь гэж авч үзэхээс илүү өөртөө хамаатуулсан байдлаас ингэж авч үзсэн байт. Тэгээд мэдээж энэ хончин гэдэг утга дотор үгний утга дотор зөвхөн тижээж тэтгэдэг хүн гэдгээс илүүгээр удирдахч хүн, хамгаалагч, хариуцагч хүн гэсэн ийм утга зүйн хамаарал дотор нь нуугдаж явдгаа гэсэн ийм агуулгатай байт. Тэгэхээр юу гэсэн үгийг бол энд хэлж байгаа те. Намайг харж хамгаалдаг хончин минь бол эзэн гэж хэлж байгаагаараа тэр намайг удирддаг, хамгаалдаг, бас чиглүүлдэг гэсэн юм санааг дуулаач минь гаргаж өгсөн байна. Тэгэхээр биднийг удирддаг, хамгаалдаг, чиглүүлдэг, бас биднийг тэжээдэг тэр бурхандаа өнөөдөр талархаад өнөөдрийг сайхан эхлүүлээрэй.